сургуулаа гэртээ очиж хийчээд ер тэгчээд дандаа ер нь бол дуулж бүжиглэх жүжиглэх дуртай. Би ер нь ирээдүйд жүжигчин болно гэж боддог. Чөлөө цагаараа бол би зураг зурах, ихэвчлэн зураг зурах тэгээд цаасаар наамл хийх дуртай. Би гадаад унах өвөл болохоор цасаар байлдаж цасан хүн хийх дуртай. Би ширэн дэсэн дуртай. Тэгээд тэр нэг ингээ ширэн дэснийх нь ингээд тенерч гээд нэг амар гоё ирсэн байдаг байхгүй. Тэр нэгээд амар үнэтэй байдаг. Тэгэхээр тэрийг нэг ингээд ээж аваас ингээд авахал нэг шиж. Би ном унших, би бэлтрээ хөгжүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх дуртай. Би ном унших тэгээд бас жоохон дөрсгөөдгөл дуртай. Тэгэл гоё санагддаг байхгүй. Би дууд болох дуртай. Би таеквондогийн спорт дуртай. Таеквондогийн хувцас хэрэгслүүд нь том, цагаан, өнгийн тэгээд төрөл бүрийн өнгийн бүстэй байдаг. Бүс нь таеквондочийн хүний зэргийг илтгэв. Би сагсан бөмбөгийн спортод дуртай. Леброн Джеймс. Манай сургуулийн орчин бол коридор хаваараа их гоё том. Тэгээд зарим сургуулийнхаа болохоор зөөрөлдөх зайгүй дандаа шүргэлзэж явдаг. Манай сургууль бол харин тийм биш. Би яг ийм том сургууль. Тэгээд ийм тэргүүний сургуульд орсондоо маш их баяртай байна. Би ихэвчлэн автлын явдал сонирхолтой кино үзэх дуртай. Тэгээ бас олон ангид ихэвчлэн цааш нь илүү их үргэлж исэн кино дуртай. Том болоод би эмч олно, дотрын эмч олно. Яагаад гэвэл хүн бүхнийг эмчилж ингээд эрүүл байхын төлөө. Ирээдүйд би багшлахыг мөрөөддөг. Ирээдүйд би мэдсэлийн эмчилнэ. Ирээдүйд би эмч болж энэ дэлхийд өвдсөн хүн нэгч байхгүй бол Би дуучин болохыг мөрөөддөг. Ирээдүйд. Би таеквондочийн эсвэл саксчин болохыг мөрөөддөг. Хүүхдүүд бид хэрэглээ